Хай, Тэмүүжин байна. Би бол дөгчтөр нэг анхны бичлэг гэдэг нэг тийм тоглоомд тоглосон шүү дээ. Одоо л тэр анхны бичлэг дээр ярьсан тэр амьдралаа одоо ингэж ярья. Би бол 11 настай 6 дахь ангийн хүүхэд. Би нэг төрхөөл нэг алдаад төрөөд тэгээд хэл хийгээ алдаад болж төрөөд би нийслүүлсийг дил гэж хэлдэг байгаа. Энэ би бол миний жинхэнэ тэнгэл хань би нийслүүлэхээ хэлж чаддаг байсан болохоор Тэмүүжин гэдэг өөртөө нэр төгсөн байгаа. Тэгэхээр миний амьдрал бол энгийн хүн шиг амьдрал. Би бол гэр хорооллын хүүхэд. Тэгэхээр би бол ам болол 4 би дээрээ нэг ихтэй. Тэгэхээр би 2 нохотой 1 мортой. Тэгэхээр энэ бичлэг та нарт авахгүй ч магадгүй орчиж магадгүй баа зөвл та нар л оруулах гэж хичээнэ бол. Тэгэхээр бол энэ бас ийм нэг бичлэг хийх гээд байгаа маа чаймиг чинь тухай. Гэвь түшинд тухай юм байна. Тонтон лахурыг мэдэн үстэй та нар. Айнэ. Яадаг лээ. Юу хийдэг юм бэ? YouTuber. YouTuber. Яа. Тэр хоол нэг биологийн багш юм байлээ. Тэгээд тэр хоол нэг төвшиг ахын нэг Төвшигийн мэрэгч их сонгох гэдэг ном байсан байна. Энэ дээр ревюийнэ. За өнөөдөр номын баярт очиж үзлээ. Тэр анх удаа очиж баахан номнууд байт юм байна. Тэгээд тэр зохиолч нь бүгдээр ингэж очиод байж тийм биз дээ. Тэгээд энэ ах өөрөө ном гаргасан бол энэ ахын номыг хийж уншихгүй. Би л уншихгүй. Ингээд явж илаа. Хамгийн их онцгой сонирхол татсан ном юу байсан бэ гэвэл энэ байлаа. Энэ анх удаа очиж байгаа баахан номнууд байт юм байна. Тэгээд тэр зохиолч нь бүгдээр ингэж очиод байж тийм биз дээ. Тэгээд ингээд явж илаа. Хамгийн их онцгой сонирхол татсан ном юу байсан бэ гэвэл энэ хийхэн сонгох үгийг төвшиг ахын доотлих нь үгийг ойлгоогүй болохоор уншаагүй болохоор энэ ах нэг төвшиг ахыг булчинтай баг моолсон байна. Энэ ютубер Түшиг гэдэг нэг залуу байдаг шүү дээ. Энэ залуу мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг нэртэй ном бичиж. За тэгээд яг вэ бусад юмнууд нь яг янз бүрийн л зохиолч нар байна. Танихгүй. Ер нь хийх нь бас таньдaltaй байсан. Тэндэн зогсож аваад номыг нь хальт үзсэн чинь за яг тэгээд ер нь нэг л болоо авчлаа шүү. Тэгээд энэ номыг биш үү тий? Тэгээд заагаад нэг гачгууд ингээд нэг доор бичлэн чаажуудаг донч үгүй. Тэгээд энэ бол миний бичлэн контентэд ноёж байна. Чатэн мэдгүй байж
тулах муухай гэдгийг башинд мэддэг. Мэдгүй хулах муухай гэж багшиж байдаггүй хүүхэд мэдчихгүй байхдаа зүгээр талхаж байна гэж байгаа. Тэгэхээр би бол хөсгөлөг минь галгаа чил хугт тошиг ах хүчтэй шүү гэж гөлгөө. Тэгэхээр энэ англиэн тэгээд өөр нэг бичлэг байхгүй наа. Шиг өөрөө тэнгуүтээ би эдрөө тэгээд манай нөгөө комеди эдрээ хоёр нийлээд санаачсан бичсэн гээгүй ч юм уу нэр бодоодсон чинь санаачсан гэж авчихсан. Тэгээд тэнгуүтээ энэ төгсгөл үгдээ болохоор энэ тэгээд айгүй олон асуудлууд байна. Би бараг л асуудлуудыг ярих чинь. Ер нь тэгээд ийм тэгээд энэ ах бол нэг тошиг ахын номын нэг юу үлээ. Нэг чат GPT ашиглан тошиг ах энэ дээр тайлбарлаж хэлэхдээ нэг алдаатай үгээ нэг зүг болгож нэг ном дээр хийсэн гэлэн байгаа л. Санаачлаа хийж байгаа нь ашигласан байна гэдгийг шалгаад үзчих. За тэрнээс өмнө би бүр хэсгээр нэг 10 хуудсыг робот байна уу да автоматжуулалт тэр self driving autonomous vehicle энэ талаар бол ойлгохгүй ч байхгүй шүү дээ. Тэгсэн байж ингээд амар мэддэг юм шиг эн чин гоё тэр чин гоё гэдээ бас яриад байгаа нь тэнэг хэрэг байна гэж би бодож байна. Нэг тушиг ахад ахтахад номын болж байгаа шүү дээ. За энэ бол ингээд би энийг ChatGPT generated текстүүд байна гэж ингэж үзсэн. Одоо энийг бүгдээрээ та нар энэ ахын талд авах уу эсвэл энэ тушиг ахын талд орох уу? Та нар энэ нэг коммент дээр бичээр хамгийн их лайк авсан би нэг дараагийн бичлэлээр нэг дуусч үзүүлээд машин тэгээд бол нэг та нар бол ямар тоглоом тоглох вэ гэдэг бол бичээрээ детектор гэдэг програм руу энэ текстийг хар тэгээд бүдүүнээр бичсэн текстүүд тэмүүдэд энэ урталтаа энэ байгаа энэ цэгүүд тэгээд нөгөө номных нь яг structure-т нь яг адилхан байгаа шүү дээ. Угаасаа бүр яаж чарсан ойлгомжтой. Хүн бол ингэж бичдэггүй л байхгүй юу? Ерөнхийдөө нэг юм өөр нэг дотроосоо бичиж байгаа юм чи шал өөр байх хэрэгтэй шүү дээ. Ер нь уг нь бол яг үнэртдэг. Энэ ах өөрөө ном уншд юм баг ээ. Тийм ном чи гоё ном, гоё зохиол. Баг өөрөө ном мэдгүй юм шүү ээ. Тиймэрхүү юмуд чинь шал өөр байдаг байхгүй юу? Уг нь та нар бол угаасаа мэднэ. Ялгана. За одоо ингээд ирээдүйн боломжийг харах. За ирээдүйн боломжийг ирээдүйд ямар мэрэгчлүүд одоо ингээд ямар ширэггүй 28,000 төгрөг өргөх шаардлагагүйгээр бүгдийг нь ингээд асуугаад мэдчих боломжтой. Яг адилхан результат өгч байна. Угаасаа ирээдүйд эрэлттэй мэрэгчлүүд 2040 он хүртэл одоо энэ жишээлбэл энэ саяны ном дээр байсан л жишээ. AI, machine learning. За тэгээ бас AI, machine learning. За ингээд энэ хүү бичлэг энд өндөрлж байна. Баяртай.